гишүүн эдийн засгийн холбоотой нийгмийн чиглэлийн асуудлууд дээр нь саран гэрэл гишүүн, оюун урал гишүүн ер нь бид нар бүгдээрээ л ингэж ахлаад маш идэвхтэй бие бинийгээ дэмждэг. Хамгийн одоо чуулган таслахгүй. За нэг нь асуудал хуулиар оруулаад иржлээ гэхдээ зэрэг нөгөөд бид нар бүгдээрээ бие биендээ хэлдэг. За өдөр цай унгаа бие биендээ мэдээлэл өгөө. За ийм чухал заалтууд орж байгаа хин дээр бүгдээрээ ирцээ хангаж ажиллана. Тэгээд энэ хажуудах бас эрэгтэй гишүүдэд нөлөөлнө. За энэ хуулийг авчрахын төлөө бид нар ингэж ажиллана гэд маш идэвхтэй ингэ ажиллаж ирсэн. Тэгээд энэний үрдэнд бас нэлээд хэдэн чухал хуулиуд гарсан. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль байна гэдэг ингээ олон хуулиудыг хэлж болно. Тэгээд хоёул хүүхдийн баяраар одоо нэвтрүүлгээ хийсэн чинь бас хүүхдийн асуудалд улсын хурлын одоо шийдвэр гаргасан асуудлуудаар тийм ээ ярилцахад дуусгаж бодож байна л да. Хүүхд харах үйлчлийн тухай хууль гэж нэг шинэ хууль. За гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хууль гэдэг сая отхон чуулган баг сүүлийнхээ өдрөөс батллаа. Тэгэхээр энийг бол манай нэг эцэг эхчүүд юм уу гэр бүлүүд нэг сайн тодорхой ойлгоогүй байх. Тэгэхээр бид бас таны эмэгтэй гишүүний хувьд энэ хоёр том хууль дээр улсын цэцэрлэгүүдэд явж байгаа хүүхдүүд болохоор нэг хүүхд тутамдаа улсын төсөөс мөнгө аваад явж штэ. Тэгэхээр тэр цэцэрлэг маань хүрэлцдэггүй. Гэтэл бусад гэртээ суугаад байж байгаа хүүхдээ хараа сууж байгаа хүмүүс маань бас тэр тэтгэлэг дэмжлэгийг авч чадахгүй байгаа л да. Тийм учраас энэ эмэгтэй гишүүд бас энэ хүүхд тасрах үйлчилгээний тухай хуулийг санаачлаад төсөвтний мөнгө суулгасан байгаа. Тэр нь одоо нөхцөлийн хангасан тэр байранд одоо хөршийнхэн нийлээд нэг нь хүүхдээ харлаа гэхэд нөгөө одоо 5-6 эмэгтэй нь ажиллаа хийгээд явах боломжтой ийм болцоотой энийх нь зохио улсын цэцэрлэгт явж байгаатай адилхан хэмжээний мөнгө хөрөнгийг гаргах боломжтой байдлаар энэ хуулийг хуульчилсан. Тэгээд энэ хэрэгжээд эхэлж байгаа. За гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг нь хүүхэд өөрийгөө хамгаалж чадахгүй, стресст орно, айн, зовно, за гэмтэн, амнистаа алдах тохиолдол байдаг. Тийм учраас энэ өмнөх хууль бол хүүхдийн эрхийг хамгаалах асуудал бол бага туссан байсан бол одоогийн энэ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийн дээр хүүхдийн эрхийг маш сайн хангаж өгсөн. За хүүхд хүчирхийлэлд өртөж байгаа ямар нэгэн шинж тэмдэг бид харах юм бол тэр хүнд одоо харсан сонссон хүн бол заавал мэдээлэл цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагад мэдээлэл өгөх үүрэгтэй болж байгаа. Ингэснээрээ хүүхдийг хүчирхийлээс ангид байлгах нь нийт дард иргэдийн үүргээ. Бид нар бүгдээрээ бас энэ хажуу хөршөөд гэр бүл дотроо болж байгаа юм бид нарт ямар хамаатай вэ гэдэг байдлаар хандахгүй хүүхдийгээ өөрийгөө хамгаалж чадахгүй нэлэх одоо балчир өрсийгээ бол хамгаалах нь бол нийт бидний хүн болгоны л үүрэг болж байгаа. Тэгээ гэх мэтлэнгийн энэ хуулинд хүүхдээ хамгаалах, хүүхдийг хүчирхийлгээс ангид байлгах энэ асуудлууд бол нарийн орж өгсөн. За энэтэй тэмцэх чиглэлээр хууль хүчний байгууллагууд хэрхэн яаж ажиллах вэ? За энэ дээр урьдчилан сэргийлэх ажил дээр хэрхэн яаж ажиллах вэ гэдэг нь их тодорхой хуулиулсан байна. За баярлалаа. Тэгэхээр хүүхдийн баярын өдөр бас манай студид ирээд их хүүхдийн талаар бол манай энэ удаагийн парламентд батлсан гол гуулиудын үзэснэ болон хүнсгүүдийн аж ахуйн салбарт хийгдсэн томоохон ажлын тухай бас эмэгтэй гишүүнийхээ хувьд ярьж манай өсөж мэдээлгсэн таны ажилд амжилт хүсье. Бас танай гэр бүлд их хүүхдийн баярын мэнд хүргье. За их баярлалаа. За эрхэм үзэгчдээ Монгол Улсын хөгжлийн ток шоу ярилцлага өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн хүнсгүүдийн аж ахуйн сайд Бурмаа оролцож үзэгч та бүхэнд Монгол Улсын засгийн газраас хүнсгүүдийн аж ахуйн салбарт болон Улсын хурлын төвшөнд хийсэн ажил хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийллээ. Анхаарал үзэгч танд баярлалаа.